За би нэг 2 3 тодорхой асууя гэж бодож байна. За Чингэлтэй дүүрэг нэг 150 гаруй мянган иргэнтэй. За түүний 3-1 нь буюу 1-6 дугаар хороонд яг энэ одоогийн ярьж байгаа Чингэлтэйгийн 1-6 дугаар хороонд одоо манай төвийн бүс ингээд оршдгоо. За үүний дийлэнх нь одоо энэ эрхтлийн шаардлага хангахгүй барилгын тоонд ингээд орж байгаа. За мэдээж хэрэг сая одоо ерөнхий архитектурын тайлбарласнаар 40-65 жил болцсон барилгаа гэж ингэж хэлж байна. Тэгэхээр үүнийг бол бид одоо хүчтгэх ийм боломж бас тааруу яг Монголын орны одоо нөхцөлөдлийн хувьд. Тэгэхээр энийг одоо шинээр дахин төлөх юм хэрэгцээ шаардлага бол байгаа. За би бол тэр давхрын хэмжээг бол дэмжиж байна 7 давхар гээд. За үүн дээр бас сая хараахан дурддагдаагүй нь зогсоолын асуудал бас ямар хөө шаттай одоо ямар хөө төлөвлөлтөй явж байгаа гэдэг бас асуумаар. За дараагийн нэг асуудал энэ ч би бас энэ холбогдох халдвар шалтгаануудыг хараад байна. Нийслэлийн орон сууцны бодлогын газар гэдэг байгууллага яагаад энэ одоо төлөвлөлтийн юм руугаа бичиг цаас руугаа орж ирэхгүй яг зоогдож ингэж орж ирээгүй байна вэ? Нийслэл өөрөө орон сууцны бодлоготой байж ийж за түүнийгээ цааш нь одоо архитектуртойгоо зөвшөлтсөж ингэж ажил нь явдаг байхаа гэж ингэж одоо хувьдлөөлөгчийн хувьд л ойлгодог. Тэгэхээр энэ яг холбогдох халдвар шалт яагаад энэ нийслэлийн орон сууцны бодлогын газар гэж би яриад байгаа гэхээр иргэдийн одоо маш том судалгаа авахд хэрэгтэй энэ бодлогын байгуулагч. За сая би бас энэ архитектурын ярианаас одоо ойлгохноо дийлэнх айлууд одоо дэмжихгүй байгаа гэдэг үг сая сонсч үгүй юу? Үгүй болов би дутуу сонсч уу. За энэ Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны дийлэнх нь буюу бараг 50-аас дээш нь дандаа төрөслөгчтэй байдаг. Тэгээ энэ айлуудыг одоо олж уулзах ийм хэрэгцээ шаардлага байгаа. Хэрвээ одоо санаж ивэл өнгөрсөн оны одоо хурлаар бас бид энийг ярьж ирсэн. Энэ дүүрэг болон хурлын төлөөлөгч нартайгаа хамтарч ажиллаач. Яг хороо болон анхаарчны дүүрэгт ажиллаж байгаа эсгийн авторч нартайгаа хамтарч ажиллаач. Яг энэ иргэдээс нь буюу яг эзэмшигчээс нь энэ саналыг авах хэрэгтэй. Мэдээж хэрэг түрээслэгч байгаа учраас тэр хүний юмд одоо хүн мэдээж саналаа өгөх боломжгүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо судалгаагаа хэрхэн одоо иргэдтэйгээ уялдаж, хороо дүүрэгтэйгээ уялдаж, хурлын төлөөлөгчтэйгээ уялдаж ингэж ажиллах юм бэ? За тэгээд нийгэм ингэж сануулж бас хэлье гэж ингэж бодоод байна. За Баянгол дүүргийн одоо Барс захын орчмын тэр хороол шиг. Хан үл дүүргийн 15 дугаар хороо одоо буюу энэ нэхэмлийн шарын байрууд шиг тийм болгоо хайчваа тамина. Бүр энийг одоо урт хугацааны одоо хувьд батлаад, яг албажуулаад, яг ийм юм болох юмаа гэдгийг иргэдэд одоо оновчтой байдлаар саналаа, эхний одоо энэ 3D гэдэг зургаа ингэж хургуулж иргэдийн саналыг авах нь зүйтэй болов уу гэж ингэж би бас дүүрэг төлөөлж байгаа төлөөлөгчийн хувьд бас бодож байна. Тэгэхээр би энэ зогсоолын асуудлыг хэрхэн яаж шийдсэн? За иргэдийн одоо санал иргэдээс авах судалгаа яг хизээ явах юм бэ гэдэг энэ хоёр асуултыг ерхий архитектороос асууя. Төгсөлгөөр хариулъя. Тэгээ төлөөлөгчийн асуултанд баярлалаа. За эхний Чингэлтэй дүүргийн 34 орон сууц байдаг. Нийт бол 1629 өрх амьдарч байгаа. Төсөл хэрэгжиж байгаа 4 орон сууц байгаа. Хэрэгжихгүй байгаа гэдэг дээр хэрэгжилтийн хувь бага байгаа гэж ойлгуулсан байгаа. За хэрэгжилтийн хувь бага буюу төсөл хэрэгжихэд голчлон иргэдийн одоо энэ өрхийн тоо их байдгаас за энэ иргэдийн саналыг нэгдэх гэдэг ийм одоо төвөгшил байдгаас бол хэрэгжилтийн хувь бага байгаа гэж бид ингэж харж байгаа. За Чингэлтэй дүүргийн хувьд зогсоолын хүртээмж талаас за бүх төвийн 6 дүүргүүдэд бол нийт их багтаамжийн зогсоолын нийт 40 байршлууд гарсан байгаа. За нийт 40 байршлуудыг бид гаргаж өгсөн бөгөөд эдгээр байршлууд нь нийтийн орон зай бөгөөд за хувийн хөвшилтэй их багтаамжийн одоо зогсоолуудыг бол төлөвлөхөөр бид бол ингээд ажиллаад байна. Тэгээ сая бас таны чуулган дээр хэлжсэнчлэн за хороодын засаг дарганараас болон дүүргийн одоо төлөвлөлтийн хэлцээтэй бол бид нэлээдгүй хамт нэгт бол ажиллаж байгаа. Яагаад тэгэхээр зогсоол дээр тэр дотроо их багтаамжтай зогсоолыг бид төлөвлөхөд за иргэдийн эсэргүүцэл нэлээдгүй тулгарч байсан. Үүнээс болж одоо зогсоол хөтөлбөрийн нэлээдгүй төслүүд бас удаашрж исэн ийм жишг бол нийслэлд байгаа. Тэгэхээр бид бас энэ дээр иргэдтэй воркшоп хийх, санал асуулга авах за хороод бүх дүүргийн төлөвлөлтийн хэлэлцээний дарга нартай бол ингээд хамтраад ажиллаад явж байгаа. Тэгэхээр зогсоолын асуудлыг бол ийм их багтаамжтай нийтийн зогсоолуудыг бол шатараатаагаар төлөвлөхөөр ингээд ажиллаж байна. За Чингэлтэй дүүрэг дээр иргэдийн саналыг авах, за бусад энэ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа дээр бол бид
ерөнхий архитекторын зүгээс санаачлаад бас нэлээдгүй хэдэн санал асуулга бол хийсэн байгаа. За санал асуулгыг бол эхний ээлжинд цахимаар энэ тогтоолыг гаргаж байгаатай холбогдуулаад бол хийсэн байгаа. За бид бол одоо голчлон хэрвээ энэ Улаанбаатар хотын Бага тойруу, Их тойруу хэсгийн хуучин орон сууцны барилгыг буулгаад дахин барилгажуулахыг хэрвээ дэмжиж байгаа хэсэг, дэмжиж байгаа бол хэдэн давхраар дэмжиж байгаа хэсэг гих зэргүүдээр бол санал асуулгуудыг бол аваа явж байгаа. За мэдээж төлөөлөгчийн хэлж байгаачлан энэ санал асуулгуудыг бол энэ удаагийн тогтоол гаргаж байгаатай холбогдуулаад нэлээдгүй нарийн чамбаа тус бүрт нь хийх бол шаардлага бол үүсэж байгаа. Тэгээд бид бол санал асуулгын хүрээнд бол нийт иргэдийн за 53% нь бол 5 хүртэл давхар байхаар, за 16% нь бол 7 давхар хүртэл байхаар гих зэрэг бол дэмжиж байгаа. За барилгыг буулгаад дахин барилгажуулахыг бол нийт иргэдийн 54.4% нь бол одоо ингээд дэмжиж байгаа гэсэн ийм шийдэл харагдж байна. За төлөөлөгчдийн бас асуусан хүчтгэх, за хамгаалж авч үлдэх тал дээр ямар шийдэл байдгүй гэдэг тал дээр бол бас шинжлэх ухааны технологийн дээд их сургуулийн профессор доктор за Дүүхүржа багш бас нэрвжилж хариулах байхаа гэж бодож байна. За нэмэлт хариулт өгье. За сайн байцгаана уу. Би шинжлэх ухааны технологийн сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор Дүүхүрж өгч байна. За энэ ариун туяагийн асуултанд би товч хариулъя. За одоо энэ яригадаад байгаа энэ газар бол усны түвшин нэлээд өндөр газар байгаа юм. Хөрсний ус их өндөртэй. За энд бол та бүхэн барилгын нацралтыг 50-60 жил гэж бодож байгаа шүү. Энэ бол биш шүү. Энэ бол санхүүгийн тэр юундаар байдаг нас. Тоосхон барилга, төмөр бетон барилга 100-120 жил байдаг. Энэ дээр бол өөр хүчтгэх барих дээр ашиглалтын шаардлага хангах байна гэдэг бол зөвхөн нэг захиргаан махилгаан тэгэл янз бүр ойр зургийн юмнуудаас болоод иймэрхэн гарч ирээд байгаа юм. Бид бол энэ дээр одоо 20-30 жил судалгаа хийсэн. За тэгээд одоо өөр сүүлийн үед бол би өөрийн одоо шавьяан Япон руу магистртээ бол докторт сургаад ингээд ирчихсэн. Өөрөөр тоосхон барилгын хүчтгэлийн чиглэлээр бол бид ажиллах хүний нөөц бол хангалттай биднэрт байгаа. За мөн одоо өөрөөр энэ 5 давхар 4 давхар барилгууд энэ дээр олон давхар барилга өрөөд явах юм бол нөгөө орон зайн төлөвлөлт ансамбл гэдэг юм байхгүй болчихгоо архитектурын хувьд. Тийм учраас энэ дээр бас та бүхэн анхаараач. За ер нь бол барилгын бүтээцийг хүчтгэх маш олон аргууд бий. Манай энэ одоо хуучин энэ барилгууд бол суур нь чулуун, зарим бүүтэ бетон ийм суурьтай. Суурийг хүчтгэх хэд хэдэн аргууд байгаа. Бид энэ дээр бол бас судалгаа хийж байгаа юмнууд нэлээд бий. Тоосхон барилга яг тоосхон ханыг хүчтгэх бол бас олон янзын аргууд байгаа. Сүүлийн аргууд ч байна, хуучин хэрэгжилжээс аргууд ч байна. Энэ чиглэлээр бас бид нэлээд судалгаа хийсэн, туршилт муршилт хийсэн юмнууд байгаа. За энэ тоосхон барилгуудын хуучлалт нь хоёр янз байгаа. Нэг нь төмөр бетон, нэг хэсэг нь мод байгаа. Тэгэхээр модон конструкцийг сайжруулах тийм аргууд бол бас бид одоо яг энэ дээр судалгаа хийж байгаа. За төмөр бетон бүтээцийг хүчтгэх чиглэлээр бол бас нэлээд юмнууд хийгдсэн юмнууд байдаг. Тийм учраас хүчтгэх тал дээр тэр ашиглалтын шаардлага хангахгүй байгааг болгох талаас нь бол бид ажиллах боломж байгаа шүү гэдгийг танд бас хэлье гэж бодож байна. Ерөнхийдөө бол буулгах ашиглалтын шаардлага хангахгүй буулгах нь зөвлөдөө энэ дээр бол нэгдүгээр аюулгүй байдлаа бодох хэрэгтэй. Аюулгүй байдлаас нь бид бол нэг бүртлэн судалгаа хийгээгүйгээр бүх барилга ашиглалтын шаардлага хангахгүй нэгэд юу дүгнэлт гаргацдаг. Тэр бол байж болохгүй асуудал шүү дээ. Нэг зайлаар ороогүй байж тийм дүгнэлт гаргацдаг. Тийм одоо усууд бас анхаармаар байгаа юм. Яг одоо хэдэн айлын хэдэн одоо бүтээцийг судалж уу тэр судалгааг бид хармаар байна. Өөрөөр хэлбэл тэгсний дараа өөр хэлбэл буулах барих асуудлыг шийдэх ёстой. Ерөнхийд нь бол энэ асуудлыг архитекторууд эвлэл архитекторууд тодруулж суух хариу төлөөлөгч тодруулга 1 минут хариу төлөөлөгч. За би юу яагаад дөнгөрж байгаагаас нэг юм асуугаад байна. Энэ Чингэлтэй дүүргийн яг энэ нөгөө хүчтгэх боломжтой гэж та хэлж байна. 1-6 дугаар хорооны буюу Бага тойроо орчмын одоо энэ барилгуудыг. За энэ барилгууд өөрөө тоосон буюу одоо дээр үе магадгүй баг одоо каркасыг бий юу гэхэ мэдэхгүй байна. Тэгэхээр яг Монголд одоо яг энэ тоосон болон за энэ хөрсний устай энэ газруудыг хүчтгсэн тийм яг туршлага байгаа юу? Өнөөдрийн байдлаар та бол хүний нөөц туршлага бол байгаа гэж ингэж хэлж байна. Тэгэхээр одоо хүчтгсэн тийм барилга байна уу Монголд? За хоёрдугаарт
За мэдээж Монгол Улсын барилгын салбар одоо хөгжил дэвшлийн бас нэлээдгүй одоо өндөр түвшинд ингээ явж байгаа. Бид бас өдрөө болгонд суралцаад ингээ явж байна. Тэгэхээр энэ барилгын одоо энэ чанарын шаардлага хангахгүй байна. Энэ барилгыг нураах ёсгүй гэдэг энэ дүгнэлтийг гаргадаг ер нь хэдэн байгууллага байдгийг. За миний мэдх юм бол яг таны За асуултанд хариулъя. Ариун төлөвлөгчийн асуултанд. Бид бол ойролцоогоор 300 гаруй барилга дээр судалгаа хийсэн байдаг. Энэний одоо ихэнх нь бол огсрол орон сууцнууд. Тоосхон барилгуудаар хайцсангүй цөөхөн гэхдээ ямар ч байсан бид 40 гаруй барилга дээр хийсэн байгаа. Гэхдээ энэ дээр яг хөө ер нь гол төлөв нураах барилгууд дээр бидний захиалга өгдөг нураах барилгууд дээр ихэнх нь бол нураахтаар гэхдээ засаж сэлбэхээр барилгууд бол нэлээд олон байгаа. Засаж сэлбээд боломжтой. Бид бол яг архитектурын хувьд үнцэнтэй ирээдүйн одоо юм бодсон барилгууд дээр л ийм одоо хүчтэйлийн юмнуудыг санал болгоно. Тэрнээс бол ашиглалтын шаардлага хангахгүй юмд бол бид ашиглалтын шаардлага хангана гэж тийм дүгнэлт зөөлөмж гаргах ирэх байхгүй шүү дээ. Тийм боломжч байхгүй. Бид нэгдүгürt аюулгүй байдлаа боддог. Батцорог төлөөлөгч. Туршлага байгаа. Бид нар бол За үлдсэн минутанд хариулчих. За дүүхэрж ав. За тийм туршлага бол манай хамгийн анхны одоо энэ пенер ордон байгаа шүү дээ. Тэн дээр чинь манай одоо ахлах инженерүүд хийж исэн туршилт юмнууд бий. Эрдэнэтэд барилгууд дээр бас хийж исэн. Эрдэнэтийн барилгууд дээр хийж исэн. Энэ дээр бид хэрвээ л одоо өөрөлдөл та нар ийм хийгээд даалгавар их юм бид хийх бүрэн боломжтой. Өөрөөр бид хэлж штэ. Японд бүр магистр 6, доктор 6 хүн ирлээ. Тэр хүмүүнийг одоо ашиглах хэрэгтэй байхгүй бид нар улсын зардлаар явуулсан бид нар. Тэнд таньдаг профессорууд очиж тэнд сургуулаад сургалтын төлбөрийн тэндээс нь даалгуулад ингээд юм хийсэн. Манайд бол янз бүрийн баг төхөөрөмжүүд хангалттай байгаа. Туршилт хийх. Барилгын чинь энэ газар хөдлийн чичрэлэнтэй бүгдийг хэмжих боломжтой байгаа. Харамсалтай нь одоо бид нар тийм хандахгүй байна. Цөөхөн хувийн улсууд л ханддаг тэнд биднэрт тодорхой юмуд хийж өгдөг.